Өнөөдөр та бүхэндээ 2023 онд нээлттэй хийж байсан The Pod Generation хэмээх нэг сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ бити мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино Ричард гэх залуу бүсгүй өглөө эртлэн сэрж бугаар эхэлнэ. Түүнийг сэрмэгц гэрийнх нь химэл оюун ухаан шууд л кофе чанагчийг насаагаад хоол боловсруулалтанд сайжирсан тухай сайн мэдээг дуулгана. Бас тэр өдөртөө тохирох хувцсыг нь санал болгож эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү явах цагтааг нь ч сануулдаг. Дараа нь Ричел нөхөр Элвигээ үнсэж сэрээгээд өглөөний мэнд хүргээд ажиллаа гарахад энэ удаад химэл оюун Элвид зориулсан хувцсыг нь зөвлөж аз жаргалын индекс нь арай нэмэгдсэнийг хэлнэ. Харин Элви бэлэн болсон өглөөний цайгаа уучгаад гэрийнхээ хүлэмж рүү ордог ажилтай. Энэ хооронд Ричел ажил дээр ирэхэд тэнд нь AR машин гэдэг хүний сэтгэн бодох чадварыг удирддаг шинэ технологийн танилцуулга болох гэж байлаа. Хурлын дараа дарга нь түүнийг дуудаж уулзаад тушаал ахиулах гэж байгаагаа хэлээд гэхдээ хүүхэдтэй болох гэж байгаа асуудал нь ямар шатандаа явж байна хэмээн санаа зовнингоо асууна. Цаашлаад компаниас нь эмэгтэйчүүдийн эмнэлгийн төлбөрийг даахад бэлэн гэдгийг дуулгахад Ричелж ихэд баярлана. Ажлаа хийгээд сууж байтал Ричел рүү эмэгтэйчүүдийн эмнэлгээс ярьж хүлээлгийн жагсаалтанд нь өөрчлөлт орж нэг сул оронтой гарч ирсэн дуулгалаа. Ингээд уулзах цаг товлсны дараа Ричел сандалтаа тухлан ирээдүйд төрөх хүүхдээ төсөөлөн мөрөөдөл тавтан сууна. Яг энэ үед нөхөр нь ботаникийн цэцэрлэгт оюутнуудад хичээл зааж өөрийн гараар ямар ч химийн бордог үгээр ургуулсан инжир жимсийг үзүүлж байлаа. Тэр залуусыг амсаж үзхийг өрсөн ч тэд жимс рүү нэг л дургүй чигсэн байртай харна. Ашгүй эцэд нь нэг зоригтой залуу амтаж үзэхийг шийдлээ. Нөгөө талд Ричел баярт мэдээгээ найз Алисадаа ярьж төвд очсноо нөхрөөсөө нуснаач хэлнэ. Дараа нь эдгээр асуудлаа шийдэхийн тулд робот сэтгэл засалж байгаа. Нөхөр нь жинхэнэ байгальд хэтэрхий их автаж бүх зүйл зам ясаараа байх ёстой гэж боддог. Үүнээсээ болоод өөрөөс нь хөндөрөөд байгаагаа ярив. Харин химэл оюун яагаад заавал байгалийн жамаар төрсэн хүүхдийг жинхэнэ гэж үзээд капсулд өсснийг нь үгүй гэж байгаа юм бэ? Ялгаа нь яг юу юм бэ? Химэн асуухад Ричел юу гэж хариулахаа мэдэхгүй гацчихна. Дараа нь Ричел найзтайгаа өдөө хоолнд орохоор явлаа. Сайхан хоолны үнэрт тайвширсан Ричел нөхөртөөгөө бүхнийг илэн далангуй ярилцах нь зөв хэмээн шийдэв. Гэртээ ирэхэд нөхөр нь тайвшруулах нэвтрүүлэг үзээд сууж байх ба өдрийн ажлаа ярихдаа залуучууд байгальтай ярьж харьцгаа мэддэггүйд хинч тэдэнд үүнийг зааж өгөөгүйд бухимдаж байгаагаа хэлв. Мөн хүмүүс байгалыг зүгээр л нэг хэрэглээний зүйл бараа таваар мэд харж эхэлсэн цагаас л бүх зүйл буруугаар эхэлсэн юм да хэмээн гунигтайгаар хэлнэ. Маргааш нь Ричел эмэгтэйчүүдийн төвд очоод тэнд цугласан бусад эмэгтэйчүүд төрөлд бараг л байхгүй болсон үед энэ төв л асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн. Учир нь эмэгтэйчүүд ажил амьдралаа золиослон хүүхэд гаргахыг хүсгээ болсон тухай ярилцаж сууцгаана. Дараа нь уг төвийн захирал Линда тэднийг хугтаж аваад технологийнхоо сүүлийн үеийн олдыг танилцуулангаа хүн төрлөختөн үргэлжил байгалыг захирч ирсэн. Тэгвэл эмэгтэйчүүд бид яагаад төрөлтийг өөрсдийн гарт авч болохгүй гэж хэмээн урайлахан ярина. Линда төвөө танилцуулж дотор нь хүүхэд өсөж тарних капслыг үзүүлв. Эцэг эхчүүд нь завгүй бол аппликейшнээр хүүхдээ хооллох, хүчлийг нь хянах, хөгжим, ном сонсгох гэх мэт давуу талтай. Хамгийн гол нь капсул доторх хүүхэд ямар ч вирус, хорт бодист өртөхгүй гэлээ. Уулзалтын төгсгөлд Линда Ричелд урьдчилгаа төлбөрөө хийхийг сануулхад Ричел эхлээд нөхөртөөгөө ярилцъя гэж хэлээд гарна. Гэртээ хараа тэр эмэгтэйчүүдийн төвийн тусламжтайгаар хүүхэдтэй болох гэж буйгаа нөхөртөө хэлгээд Элви ийм том шийдвэрийг ганцаараа гаргаад бүр түүнээс нууцаар төв рүү явсанд нь ихэд гомдов. Гэсэн хэдий ч Ричелийг уужилт гуйхад тэд эвлэрч дараа нь Алисагийн цочлохоор явлаа. Очсон даруйд нь Алиса хүүхэд гаргах гэж өвдөж зовхгүй би галбрааж алдахгүй гэд боддоо ямар гоё вэ хэмээн урам зоригтой ярина. Харин нөхөр нь капслыг зөөхөд зориулсан тусгай бүс үзүүлэхэд Элви нэг л эргэлдсэн байртай. Тэр хуунцар юмыг барихаас ч татгалзана. Гэртээ ирээд ч тэр үр хүүхдээ хуунцар савнд баглан гэдэг бодлоо салж чадахгүй байлаа. Нөхрөө ингэж хямрахыг харсан эхнэр нь түүнд робот сэтгэл засагчид хандахыг ятгахад Элви эхэндээ дургуутсаж байсан ч сүүлдээ очихоор шийдэв. Гэвч химэл оюуны зөвлөгөөг сонсоод тэдний үзэл бодол ямар их зөрүүтэйг л ойлгоно. Дараа нь гэртээ ирж эхнэртэйгээ удаан ярилцсны эцэст энэ нь түүнд хичнээн чухал болохыг ойлгоод дурамчхан ч гэсэн хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Маргааш нь тэд өнөөх төв рүү очлоо. Одоо хүүхдийг ямар ч материалаас бүтээх боломжтой болсон ч Ричел биологийн эцэг нь Элви байна гэдгийг хэлээд
Хүйсийг нь байгаль татгав. Линда тэднийг нэг өрөөнд оруулж том дэлгэцээр үр тогтох мөчийг нь шууд харуулна. Дараа нь үр тогтсон зигот хэсийг жижиг савандхийн авчирч сонирхолов. Удалгүй хосууд энэ тухайга Ричлийн эцэг ихэд дуулахад аав нь Элвид хизээч очдоггүй хөдөөний байшингаа зарахыг санал болгосон ч Элви эрс эсэргүүцэн. Капсул төвд байх хугацаанд тэдний амьдрал хэвийн үргэлжилсээр нэг өдөр програм Ричлийг капсултай нь холбож өгөхөд тэр дотроос нь юу ч сонсогдохгүй байсан ч хүүхэдтэй зориулан хөгжим сонгож эхэллээ. Мөн 7 хоног хүртэл нь хүүхдийг нь харуулдаггүйг мэдээд баг зэрэг гонсойч орхив. Жирэмсний 6-7 хоногийн дараа хүүхдийн зүрхний цохол сонсогдож эхлэхэд Линда тэдэнд капслыг гэрлүүгээ авч явахыг зөвшөөрөв. Тэр өдөр хосууд хүүхдийнхээ өрөөг тогтжуулж Элви чидүүн Жимсийн модны суулгаж авчирлаа. Гэтэл эхнэр нь үүнийг нь холограм дүрсээр солихыг санал болгоход гомдсон нөхөр нь модоо хөдөөний байшиндаа тарихаар авч явв. Ричэлч дахиад л тэр хуучин байшингаа зарах ятгахад Элви би хүүхдээ хуванцар дунд өсгөхгүй хэмээн хариу барина. Ричэл усан санд жирэмсэн эмэгтэйтэй тааралдаж түүний гизэн дэх хүүхдийн хөдөлгөөнийг сонсоод сэтгэл нь ихэд хөдлөнө. Оройн тэр капслыг унтлагын өрөөндөө оруулж ирсэн ч Элви хүүхдийнхээ дэргэд дотн харилцаанд орохоос эвгүүргсэн тул буцаагаад хүүхдийн өрөөнд нь тавьчихдаг. Хэсэг хугацааны дараа тэд эцэг их болох бэлтгэл сургалтанд суухаар өнөөх төвд очиход Линда тэдэнд хүүхдийн тоглоомын талбайг үзүүлж хөтөлбөрөөр тайлбарлав. Засгийн газар боловсролыг санхүүжүүлэхээ болсон тул уг төв хүүхдүүдэд бага наснаас нь програмчлал, логик заадаг болсон байлаа. Гэтэл нэг эцэгийн хүүхдүүд зүүдэлдэг хэсгийг нь асуухад Линда зүүд ямар ч хэрэгтэй мэдээлэл агуулдаггүй учраас бид ургийн хөгжлийн хөтөлбөрөөс хассан хэмээн таймнаар хариулав. Нэг өдөр хүлэмжиндээ байсан Элви капслийн дууг сонсоод хүүхдээ хооллоод түүнтэй ярилцаж эхэллээ. Энэ үеэс л эхлэн Элви огт өөр хүн болж хувирна. Тэр капсул тогтоох бүсийг зүүж хаа сайгүй бидээ авч явдаг болов. Хүүхэддээ ном уншиж өгч, онцлог таалгаж, урамглаа үзүүлж хажууд нь унтаж хонно. Харин дарга нь түүнд баяр хүргээд хүлэмжийнхээ амьд ургамлыг хямд өртөгтэй холограмаар солих санал тавихад Элви уурлаж эрс татгалзлаа. Гэртээ оцсон шувууны тухай кино үзэж байхдаа Элви уйлж эхлэхэд санаа зовсон Ричел капслыг буцааж төвд нь өгөхийг санал болгоно. Тэгтэл Элви капслыг ажилдаа хүртэл авч явсан нь илэрч орхилоо. Ричелч энэ тухай найзуудаа ярихад тэд харин ч эцэг нь хүүхэдтэйгээ эртнээс холбоо тогтоож байгаа нь сайн л хэрэгжтэй хэмээн түүнийг зоригжуулна. Харин Ричел өнөөх хачин зүүднүүдээ зүүдэлсээр л байх ба нэг удаа өөрийгөө том гидстэй болсон хэмээн зүүдлэхэд тэр нь их л таатай санагджээ. Элвигийн ээж тэдэнд эцэг эхийн ойр дотн байдлын тухай хуучин ном явуулснаас хойш Ричелч өөрөө капсулд бүх анхаарлаа хандуулж эхлэв. Гэвч удалгүй тэр нөхөртөө атаархаж эхлэх ба би ээж нь би хүүхдээ мэдрэх ёстой шүү дээ гэж тэр дотроо бодно. Тэдний энэхүү маргааныг сонссон робот сэтгэл засалж хүртэл хинийхэн талд орохоо мэдэхгүй байгаа тул капсултай холбогдох зөвшөөрөл хүслээ. Маргааш нь Ричел капслыг ажилдаа авч явах боловч тэрээр хүүхэдтэй хэд их анхаарал тавьж ажиллаа хийж чадахгүй байлаа. Гэтэл найз Алисан түүнийг бусдаа саад болж байна гэж үзээд капслыг нь тусгай өрөөнд тавихыг зөвлөнө. Оройн нь Ричел сургалтанд суухаар төвд очиход Линда тэднээс капслыг инкубацийн хэсэгт үлдээхийг шаардахад тэдэж дурамчхан ч гэсэн зөвшөөрч капсул нь байхгүй болсон тул гэр нь нэг л хоосон санагдаж хоёулаа капслаа ихэд өгүүлнэ. Нэг өдөр Ричел далайн эрэг дээр хүүхдээ тэврэн алхаж байна гэж зүудлээд уйлсаар сэрэв. Мөн тэр босож очоод Элвигийн авчирсан бяцхан модыг хүүхдийн өрөөнд зөөж тавьсан нь нөхрийг нь ихэд гайхшрууллаа. Удалгүй Линда тэдэнд төрөх өдрийг эрэх лавг гарагт тоглосныг мэдэгдэв. Капслын эргэлт их тул яг 39-7 хоногтойд төрүүлэх ёстой болсон байлаа. Гэтэл хосууд дөрмийн эсрэгч гисэн капсла төрхөөс өмнө гэртээ авч явах хүсэлт тавьж захирлыг цочирдуулав. Харин Линда татгалзахад тэд гарч явах боловч Элви гинэт буцаж очоод ажилтнуудын завгүй байдлыг далимдуулан капсла зөвшөөрлгүй шүүрэн аваад цогтчихдаг. Тэр шөнө Ричел хүүхдээ дэлгүүрээс худалдаж авч байна гэж зүйлээс сэрэх ба дараа нь нөхрөө сэрээгээд хөдөөний байшинд нь очиж байгаль төрхийг хүсэж байгаагаа хэлв. Харин Элви төв рүү очиж гэртээ төрөх гэж буйгаа Линдад хэлэхэд захирал маш их уурлаж үнтэй капслыг нь эрсдэлд оруулж болохгүй яаралтай буцааж авчир хэмээн шаардна. Гэсэн ч тэд далайн эрэг дээрх байшин руугаа явжээ. Ричел тентгийн гайхалтай байгалийн сайхныг мэдэрч нөхрөө илүү сайн ойлгож эхэллээ. Тэд хамтдаа ойд алхаж чидүүн Жимсийн модоо тарьлаа. Ингээд нэг шөнө капсул нь гинэт унтрахад
Ричел айсандаа сандарч төрөө залгая гэсэн ч Элви тэдэнд 48 цаг л байгааг сануулж хүүхэдтэй итгэхийг гуйлаа. Удалгүй тэд төрөлт эхлэх чимээгээр сэрхэд код оруулах шаардлагатай болсон ч кодыг нь мэддэггүй. Ингээд Элви эргэлзсэнчгүй шууд л алга шүүрэн авч капслыг хаг зохив. Ийхүү дотроос нь эрүү сарвал нэгэн бяцхан үрг гарч ирснээр аз жаргалтай эцэг их нь хүүгээ тэрэн авлаа. Өглөө эрт Ричел хоосон капслыг хайрцаглан шууданд хийж түрүүн буцаа хэлэв. Тэгээд гэртээ харахад нөхөр хүү хоёр нь орон дээр тайван гихчэн унтаж байгаагаар энэхүү кино маань төгсөж байна. За бүгдэнд нь кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.